Би нэг энэ хүнээс холдох гэж өмнө Таиланд явсан чинь нэг онгоцонд явж таарахаар байна. Хил давлаалал шууд инфлюенсер амьдрал эхэлнэ. Өнөөдөр Таиланд руу нисэх гэж байна. Бангкокт нэг 2 уулзалттай. Самбацано савадиха. Кунха. Крапха. Араас зүрхөө. Непной. Ямар ба? Непной. Юу гэсэн үг вэ? Spicy гингүүд непной гэдэг байна. За, непной. Непной. Нэцэ кофе хоо. Чи наадах яац вэ? Кофе уу та? Чи юу хийсэн дотор? Юу хийсэн чи дотор? Юу хийсэн? You will see. Ямар гоё кофе бэ? Латте гастай. Iced. Go. Латтаага бүр сэргээд тах. Кофе гоочлоор онгоцон шивээс олдсон шүү дээ. A few moments later. Бангкок болсон нийтдээ 5 цаг хагас явсан. Одоо буудлын руугаа явах таксинд суух гэж байна. Booking дээр буудлын захиасан чинь цаанаас нь өнгөө airport team ride pick up яа гэсэн point хийгээд өгсөн байлээ. Book хийгээд өгсөн. Тэгээд одоо тийшээ явах гад нэрээ хайж олох гэж байна. Хүмүүсийн чинь ингээ бүгдээрээ нэр барьцсан ингээ зогсож идэг. Хотелдо check-in хийчихэд freshen up хийчихэд by freshen up by me нэг юм олж идчихэд орой тийш найзтайгаа олзон. Тэгээд тэр хүртлийн хавар жохоо яваад юм үзээд манай энэ хотел нөгөө нэг MBK Center Central World тэгээд юуны Icon Discovery гэдэг том дэлгүүрүүд ер нь бол хажууд байралтай. Тэгээд одоо Бангкокт 30 градустай байна. Гэтэ нөгөө жоохон салхитай болохоос харьцангуй гадуур явхад нэг хөлөрж авах болдойчгүй. Ер нь тэгээд явж хамгийн best хоолны газар. Нэгэнт ирж байгааг тэгээд нэг амарчий гэж бодоод өмнө дандаа явхлаарэ дандаа ажиллаар явдаг гэсэн одоо нэг жоохон амрангаа яагаад тэгээд манай найз хамт явъя гэд. Тэгээд найзтай хамт Таиланд ирсэн байна. Day 2 in Bangkok. Тэгээд өчигдөр гарцсан. Тэгээ өнөөдөр өглөө хотелд жоохон унтж байгаа 50 гарч ирээд одоо Icon Siam гээд Бангкокт ер нь том одоо юу гэдэг department store таах юм газар ороод ирсэн байна. Icon Siam-ийн Бэник дахны олон street food-ний vendor-ууд дээр ирсэн өдрийн хоолыг идэж байна. Let the feast begin. So this is what we got. Potato balls, shrimp dumplings, chicken dumplings, cheese balls, garlic soy sauce taka, spicy taka, mango smoothie, watermelon smoothie. Yo. Heute eine Tanka sortje. Dinleriste voice over oruç boştu mu? Ha? Voice over. Oysa. This is some industrial shit.
Нэгтэй сул болцоох тий. Галзаараа сул болт юм. Гэхдээ бас байна. Хүлээ амраач юм. Чи надад битгий хараад байна. Надад амар хэцүү байна. Icon-ийн амын 7 дахь гараад ирсэн хүлээ амраа кофе ууж байна. I got my Starbucks. Not bad. Битээр өнөөдөр Ватарун орно гэж бодож ирсэн. Яг нар жаргаж байгаа үеэр гэхдээ жоохон ядраад өнөөдөр ер нь жоохон chill бай гэд тэгээд ингээд сууж байна. Харин бүрэг бол уучлахгүй шүү. Бирнийхээ амт амар гоё юм байна. Зайн пив гоож хооронд таад жоохон view-ийг хараад байжээ. I spoke too soon. Чилрээс очсон чи онлайн хуралд дуудагдаад сууж ин. Миний chill time-ыг алдагдуулж байна. Цэцгэлсэн. Remote ажлыг зөвшөөрдөг захиралтаа баярлалаа. Аль нэг барьж. Remote ажлыг зөвшөөрдөг захиралтаа баярлалаа. Анда надад түлхээд унаа. Уучих чи. Шот утсын шот шит. The next day. Alright, day 3 in Bangkok. Өнөөдөр өглөө уулзалтанд явсан, амжилттай дууссан. Тэгээд одоо rest of the trip I'm gonna enjoy it. Тэгээд сая хугацаа ирж солилцоод одоо Батарун руу явах гэж байна. Тэгээд Батарунаас цаашаа Chinatown руу явна. Chinatown очиж юм мэднэ. Тэгээд нэг юм манай хоёр найз англиас өчигдөр өглөө ирсэн. Амарсаа гинтсээ над руу Instagram чи байна гэж байна. За тэгвэл арай уулзъя. Out of random getting so excited. Grab дутсан ч амар удаад байна. It is hot as witch's coochie. Батарун руу орж ийн. Тэгээд нэг хүний 200 баат байдаг. Таиланд оршин суугчид нь өөрсдөө өнгөө болдог юм шиг байна. Са миний урт зогсож байсан хүн тэгээд орчих шиг байлаа. Тэгээд юу 200 баатаар тикет аваад хамгаа даруулаад тэгээд нэг тикетэнд нэг ус дагалддаг. Тэгээд одоо бүгдээр орж ирцгаая. Яа өвдөг. За Ватаруныхаа нөгөө хаалгаар нь гараад тэгээд энчээ шууд нөгөө нэг голоо гаталдаг завинд суух чинь. Тэр Ватарунаас N9 гэдэг одоо pier гэх юм уу тийм л явах гад нэг тикетэнд 40 баат гэдэг. Сая завнаасаа буугаад тэгээд ийшээ нэг Sala rooftop bar гэдэг газар орчихсон. Тэгээд 2 жилийн өмнө ирж байхдаа ийшээ найзтайгаа нэг орж ирсэн. Тэгээд тайцдаа даруулъя. So this is the view. Нэг коктейл авчаад тэгээд we got some oysters. Let's eat. Сая oysters идчихлээ. Тэгээд одоо энэ чинь нэг цаг жоохон чилэрч суугаад коктейл уучаад тэгээд Chinatown орчих мэднэ оройн хоолоо идэнэ. Тэгчээд хоёр найзтайгаа уулзахаар байгаа. Some good shit. Дахиад oyster идмэрч юм шиг. Vlog дээр ер нь би жоохон чөлөөтэй байгаа. Тэгээд арх согтруулахундаа ер нь ингээ яриад байгаа хэдиж би сурчлаагүй. Тэгээд 21 хүрчиж уугаарай. Тийм болохоор угаасаа хүссэн үсээгүй 21 хүртлэр чинь ууж эхэлнэ.
ганцаас төгсөе. Санийхаа мартаарай. So манай бити холон гэдэг үгээс story in the reply хийж байна. Хүмүүс ч бүр гал ёо гинэ. Үнэ. 29 euro. Yeah. Right. Where are you from? I'm born and raised in Denmark, but I'm Filipino. Filipino. Oh, Denmark. Okay, nice. Cool. So you're traveling here alone? I am, yeah. Kind of like doing like half work, half. So it's like working remotely. Yeah, I guess you could say that. Nice. Mini channel subscribe good. I mean, like my contents are all in Mongolian. Mongolian? Yeah. Mongolian? Yeah, I'm Mongolian. Damn, that's cool. Go to Mongolia now. Oh, you should visit. Yeah? You should, definitely. So how long have you been here? This is my third day. Third day. Oh, so it's mine. How did you find this place? This place? Yeah, this place. ChatGPT. Ah, ChatGPT. Damn. Okay. All right, round 2. Let's go. Cheers. Танилцсан сайн шинэ найзтайгаа хамт Chinatown дээр ирсэн байна. Say hi, Bruce. Hi, Bruce. So I got chicken stir fry with rice and basil. He got with pork. And he got like fried rice with chicken. Out of nowhere, this dude decided to buy us a meal. Let me kiss you. I swear to God, энэ хүмүүс өртөөсө бодонжоор явж чадахгүй хаа. Ярьж байгаа л гинц зогсож чаддаг юм шиг. A few moments later. Сая найзуудтайгаа soy cowboy дээр уулзчаад we had few drinks. Тэгээд we're on our way to watch ping pong show. Ping pong нь 4 өний нийлээд 3,000 баатаар. Тэнд нэг drinks өнгөө тэгээд tuk ride өнгөөгээд. I'm really in an uncomfortable position. Я ингэж амар өвгөө суугаад байна. Бүснийг талаа. Харин бүксийг тал дээр сууцаа. I almost died, bitch. Say hi to my YouTube. Hello. The next day. Day 4 in Bangkok. Өчигдөр ping pong show үзсэн. Traumatized. Still traumatized. Тэгээд тэрийг үзсний дараа ер нь тэгээ влогоо дуусгахаа мартаад тэгээ шууд явцсан. Тэгээд өнөөдөр Capybara кафе орно. Өнөөдөр нархуу үлдээ нэлээд гоё цагаагаар өчигдөрийнхтэй харьцуулбал Capybara кафен дээр ирлээ. Тэгээд миний байрлаж байгаа бодлоос нь 18 км-ийн зайд бол нэлээд чуудаа явж тэгээд замнаас жоо дүүжлээ. Гэтэ спортед хөрх юм байна. Тэгээд нэг хүний 450 баат гэдэг. Тэгээд 450 баатаар нэг уух юмтай, нэг кокитэй тэгээд амтны хооллох юм баскетын дотор ногоонод өгдөг. Тиймэрхүү байсан. Энэ тикт өгдөг. Тэгээд тиктээ энэ ажилтнанд нь үзүүлээд хашаар нь ордог. Тэгээд энэ ч ер нь ганц Capybara гэлтгүй бас өөр төрлийн амьтад байдаг. Тэгээд ер нь нэлийн хөөрх юм байна. Capybara гэсэн жаараас тахнаас хөөрхөн санагдсан. Day 5 in Bangkok. Өнөөдөр сүүлийн өдөр. Өчигдөр шөнө Монголын Будапештийн мажорын тоглолтыг үзээд нэлээд жоохон оройтч унтсан. Тэгээ өнөөдөр жоохон тайван хотелсоо гараад явж байна. Арай тийшээ нэг night market орно. And that's it. Өнөөдөр бол жоохон chill байна гэж бодож байна. Хүмүүс нөгөө Таиланд ирэхлээр хамрынга Америк аваад идэв штэ. Бэлгэнд өгөхөд хөөхөн савлгаатай, өөр төрлийн үнэртэй иймэрхүү шин юунууд гарцсан, гаврууд гарцсан. Энэ яадаг вэ гэхээр хоёр хамар руугаа чигдэг. Энэ ингээд 6 ширхтээ юм савлгаатайгаараа 200 баат
Өнөөдөр нөгөө нэг тайм болсон болохоор өдрийнхөө цаг байгаагүй. And it's 5 PM right now. Тэгээ Taco Bell ороод ирсэн. Big Bell Box гэдэг юм гарсан. 2 taco, 1 burrito, cinnamon twist тэгээ chips. Хажууд нь би сайдаар 1 guac аваа. Тэгээ би тэр дундаа хуваагаар cheese quesadilla авсан байгаа. Сагаллаарай. Bitch I said сагаллаарай. Asiatic Riverfront гэдэг нэг газар ирсэн байна. Энэ газар нь ерөнхийдөө бол нэлээд олон warehouse-уудыг одоо гэдэг touristy attraction place болгоцсон хаалтай, хурц, souvenirs, accessories төрөл бүрийн юм зардаг юм нэг хэсэг байдаг. Sky Flyers гэдэг 135 метрийн өндөрт ийм совлууртыг гинжит дээр суухаар шийдэж байж байна. Нэг хүний 320 бат гэдэг. Тэгээд вебсайт юм уусаа walk-in хийгээд ticket авч болно. Гэтэ walk-in хийх юм бол ер нь бол ticket олдох боломж нь амар бага. Энэ сая 11 сарын 29-нд нээлттэй хийсэн энэ газар. Тэгээд би бол тэр вебсайтаар авцсан. Тэгээд хэрэг walk-in хийх юм бол энэ ч бол cash хүлээж авдаг юм билээ. Cashless pay. Тэгэхээр card юм уу, Alipay, Google Pay юм юмар бол төлбөрийн тооцоо хийж болно. Би энэ QR код, ticket тодлож авах QR код. Тэгээд description хэсэгт юу нөлдөөч, линк нөлдөөч. Right in there суучлаа. Kinda excited and thrilled. Дэшлэж байна. Damn. Яна миний хүндийн зүгээр байгаа. Whoa. The view is immaculate. Атас бас нэг сүртэй хурдан биш юм байна. Дугаа. Бас тайж байна. Го ява, don't be such a pussy. Доошар та. Йоо. За та бүгдэд view-ийг харуулъя. Oh my god, look at this view. This is so pretty. Энэ хүмүүс яа дэрлээд байгаа зүгээр ах чаа. Man, these people look like ants. Everybody looks like ants! Probably because you're up so high. Даашлахад л жоохон давсаг чинэрх юм байна. Гэтэ энэ бусдаар гоё байна. Okay, we're going down. Бүрэнхээр гоё юм байна. Хүлээс авлуулаарай найз. Хүлээс авлаач. За буугаад ирлээ. 135 метрт дэше гарсан. It was thrilling yet exciting. Амар гоёлаа. За шууд Asiatic дээр нь барилдаг Big C гэдэг дэлгүүрт ороод ирсэн. Эднийх нь одоо супермаркет. Эндээс ер нь гэр бүлтэй юм аавал бас нэлээд хямдхан байдаг. For example, mangoes, хатаасан жимснүүд, durian. Then this is the nastiest shit I've ever eaten. Sorry, no hate towards Thailand people. Hello. Oh, okay. Yes, please take your hand back. Oh, Okay. this is good. Ясаа нэг үг намайг хараачлаа. Тийм дэлгүүр орж хувцас центр харж амар excited болгоо болсон. Иймэрхүү газар орж иймэрхүү юм харж амар excited болдог болсон. Truffle mayonnaise. Okay. Work. Петрунс гэд Бангкокын офисын бодол дээр ирсэн байна. Тэгээд дотоодын нислэг болохоор ерөнхийдөө security checkpoint тэгээд immigration хоёр бол нэлээд хурдан ямар ч хичээлгүй яваад ирсэн. Тэгээд дотоодынхаа нислэгийг trip.com-оос нэг хүний $68 авсан. Тэгээд энэ нөгөө нэг ачаа багтсан болохоор жоохон өндөр гараад. Тэгээд одоо нислэгийн хүлээгээ сууж байна. Тэгээд Бангкокын влогийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн влог дараагийн бүтэнсэн өдөр орно. Until then, bye bye.